Монголчуудын Эмжил радио 88-ны урлагийн дээр сугаад оруулан сонсож буй эрхэм сонсч үзэгчдээ өнөөдрийн амар амгаланг дахин айлтгая. 7 бүрийн даваагаас баасан гарагийн яг энэ цаг мөчид радиогийн 3 дугаар студиэс үрчитлээ мишээ их суурайтаагаар үдээ ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсч үзэгчдээ шууд төрдөг. Яг одоо Улаанбаатар хотод 11 цаг 11 минут болсон. Өнөөдөр 2024 оны 4-р сарын 3-ны лав гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Мөги гэрлээ за найруулагчаар Гамболтын ангараг нар айлтж байгаа. За өдрийн дөргийн Мөги. За өдрийн мэнд. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Шунхлан офицерээс Шуурхай бас найдвартай. За мөн Амин дэмээ аял уунгаас Витавити Монгол уун хамтран ажиллаж байна. Баярлалаа. За ингээд би эхлэх чи эхлэх лөө. Манай сонсогчийн группт ирсэн, за дээрээс нь үдээ ачир группт ирсэн хөгжлөлтөө түүхүүдийг бид хоёр 1 дахь 3 дахь 5 дахь уншиж өгдөгөө. Тэгээ сонсогчид маань бүр намайг имлэг тахад үрт хувь чатаар маш их нөгөө нэг одоо хөгжлөлтөө түүхүүд ирсэн. Тэгээ бид нөгөө би групп чат руугаа шидэлсэн шүү дээ, тий. Тэгээ хөрхи итгэвхтэй байгаа. Тэгээд одоо нэг хэсэгтээ бас тавтагдахгүй байхаа гэж бодож байна. За. За эхнийх нь ханийн тэнгэр дуудагч гинэ. За. Анх би нэг залуутай үерхээл хөөхөн байж байснаа эксүүдийн талаар асууваа. Тэр залуу надад эксүүдээ фэйсбүүк руу норч харуулаад 3-4 охин. Зөвхөн хүнтэй суугаад хүүхдтэй олчихсан жаргалтай бүсгүүчүүд байна өө. Би гэл юм бодоогүй. Гэтэл яасан бах нь? Би гэдэг хүн 1 жил үерхэд салчаад шууд л өөрийнхөө нөхөртөө танилцаа суучихсан. Одоо хөөхөн охинтой сайхан амьдарч байна өө. Хожим эксмен өөртөө ханийн тэнгэр дуудагч гэд нэр өгчихсэн байсан гинэ. Яа, ханийн тэнгэр дуудаад өгсөн юм бэ те гэсэн. Миний нэг таньдаг залуу байдаг байхгүй юу? Тэгээд үерхсэн хүүхнүүд нь дандаа ингээд за миний л ямар ч байсан мэдж байгаагаар нэг нь Испани явцсан, нэг нь Солонгос явцсан. Нэд ер нь л ийш тийш ингээд дандаа явцдаг. Тэгээд явуулгач. Виз гаргаж. Нэг тийм тэр залуутай ингээд унтахаар ингээд нөгөө гоё хүссэн нөхөртөөгөө суудаг гэд тийм кино байдаг шүү дээ Америк, Холливуд. Тэгээ ингээд хүүхнүүд унтах га дараас нь гүгээд идэг. Оо тийм үү? Тий. Тэгсэн чинь ингээд нөгөө нэг бүсгүүд хайртай болчих байгаа байхгүй. Тэнгууд нөгөөдөлтөө унтахаар нөгөөдгөөс нь салаа өөрөө салаа явж хаад тэгээ ингээд цухтагаад нөгөөдгөөс нөгөө хүүхэд нь чамтай ингээд унтсан бүсгүүчүүд ингээд гоё нөхөртөө болдог гэж ингээд. Йоо хөгжилтэй. За энийг би унших юм бэ те? Тий. За бэсихэн хэ гэдэг сонсогч юм байна. За өдөө минь нэг болсон явдлаа бичье. Үүнийг сүсгэлдэг гэх үү, сүсгэлдэггүй гэх үү алийг нь бол мэдэхгүй. За би гэдэг хүн нэг ороо хачин сайхан хурц хоол идээд унтваа. За сүсгэлг юм бэ. За сүсгэлээ. Намайг тэр сүсгэлгийг чи ойлгоогүй явсараа л өнгөрөөсөн. Намайг тэгсэн сүсгэлэг гинөө. Тэгсэн яг шүн дунд нэг л биш болох нь байна шүү. Цаг харсан 3 нилээд өнгөрчээ. За төв өглөөл болъё гэд гүрилээ. Их л хэцүүхэн болж байна. Тэгэхээр хүчээр унтлаа да. Тэгсэн зөөдөлж байна. Нэг их цэлийсэн талд машинаасаа буутсан замын араар дандаа л эмх замбраагүй хэмэрхий балгас шахуу байшингууд байна. Би машинаасаа буутсан. Гэхдээ цаасгүй. За дараа л болохоос гэхээр нь миний баярлсан гэж. Тэгсэн мөө зөөлөгч нь чулуу байгаа байлгүйдээгээ сууж байна шүү. Би ч пал гэдэл явчлаа. Тэгсэн ард байсан хашаанаас нэг их жавга гинт гараад ирэхээр нь босч байна. Миний баярлсан гэж. Тэгтэл яг нүдний өмнө боодол цаас унчихлаа. Тэгээд тэрэнд баярлж байгаа гэ. За одоо ч өглөө болтол гайгүй үз гэж байтал нөгөө зөөлөгч хажуу хашааных нь дутуу байшин руу зүгэлж байна. Гартаа цаастай бүр шийтчихжээ. За энэ арайч хүний байшинд орж хүний байшинд гэж бодж байтал нэрээ айлын хашаа юм чи 0 байж л таараа гэж авс. За ойлгомжтой тэнд 0 байгааг нь энч мэдэж байна, би ч мэдэж байна. Очихоос өмнө босхгүй бол заваархан гэдэл өсөрч усаад төрүүлж 0 орчоод буцаад унтаж билээ. Зүуднээсээ төрүүлж сэрж төрүүлцэтгэж байхгүй болч эвгүүлтэй. Уг нь би араас гинт гарч ирээд тэр зөлгийг босгосон их жавгаад ямар их баярлсан гэж. Бараг зүүттэйгээ яриад байгаа юм байна те. Би жоохон бахта аавтаа хамт нөгөө бид нэг айгүйх нөгөө аялал хийдэг гэсэн аав. Тэгээд байгаан дотор хамт унтчихсан чинь би зүүдэндээ ингээд зүүдлээд яам шиг сэрүүн жаа шиг би жоохон болохоор мэдэхгүй штэ тий. Өөрийгөө л одоо тэгээд майхны амаар л гарсан гэж бодсон юм шиг байгаа нь чи аавын толгой тэр гараа суудсан бицчихсэн. Тэгээ аав зочид сэрээд хөө гэсгээд тэгээ гаргасан гэж ярьдгийм байлээ. Нэх гой жорлон дээр очиж шийд юм аа. Нэх гой халуун өргөөл мэдтий тэгээд. За дараагийнхан чинь шууд дараалал уншааш. За Цэдэн дамб Юндэн гэдэг залуу. За Технүүд болсон явдал юм аа. Би нэлээд жин ихтэй байлаа. Эхнэр тураах талдаар арга хэмжээ их авноо. Нэг өдөр гадуур явж ирснээр тураадаг цай өдөрт нэгийг ууншуу гэдэл өглөө. Нэгийг уучлаа. Маргааш нь боллоо. Ер нь сайн турж авъя гэд 2 ширхгийг найруулад ууцсан. Дурдаг сайлтаа өгд. Нэг хонлоо. Эхнэр яаж байна л гэж асууж байна. Яах ч байна л гэл. 2 хонлоо яадаг ч бай. За 3 дахь өдөр нь хотын төвд Цэнхэр шилэн банкны байрны 11 давхар түнтэй уулзахаар гарлаа. Зам таг төгжийтэй.
Генитл гиз нүжигнаал явцсан. Түгжир лагтгүй, бүр тисдэггүй. Уг нь хажууханд нэрчээд байдаг, ойр зогсоол байхгүй. Гиз тэнгэр шиг нүжигнаастай. Түгжирийн дунд машинаасаа булан байв шууд авчийл гэж бодлоо. Гял цал гэсэн газар хүн яаж чаддгүй юм бэлээ. Гицээ жаахан дараад л суулаа. Арай гайгүй болохоор машиндаа суугаад чүүгэж зогсоол боллоо шүү. Зөөлөн явсаар зөөлөн яваад орсон 2 лифт байна. Ойрыг нь дуучлаа. Орсон чинь 4 давхраас дэш явдггүй юм байна. Буула шууд 0 хайлаа. Эрэхтэй 0 татлаа. Надтай адил нэг шавар сууж байгаа бол та. Дүүрсэн хэрэггээд хажуугийн эмхтэй 0 татлаа ашгүй ангалаа. Ороод баг зайнаас авсан бохоо мэдэхгүй. Хүүхнүүд байсгаал хаалгадах юм. Чимээгүй суугаад байлаа. Гидсэн доторх юм хуугаараа гарцсан бахаа мэдэхгүй. Босоод бочкины усыг хидж татж байж нөгөөхөө доошлуулсан юм мэдэхгүй. Гараад ирсэн чи үүдэн дээр хүлээсэн хүүхнүүд зэхэлж цохолцоод эн чи эмхтэй 0 бла юу ч гинэ бөө юм. Хилгүй юм шиг гараад нөгөө лифтээр 11-ийн давхурт гарч ажиллаа амжуулж илээ. Эдээ ирчүүдэн тураах мураах имийг бодолтой л хэрэглэхгүй бол эвгүй юм бэлээ шүү л гэж чинь. Ер нь ямар нэг үзег байгаа шүү. Ямар нэг юмыг зааврынхан дагуул хэрэглэхгүй бол ер нь эвгүй штэ. Ер нь бол эвгүй. Тэгээ хааш 2-3 хоногийн дараа л нэг юм үйлчлэлт юм уу? Үгүй энэ хүн тэгээд яагаад ийм урт удаан хугацааны дараа үйлчлэн би бол мэдэхгүй байна. Тураах цайг зүгээр туулгадаг юм шүү тий. Гэхдээ гэтээ одоо юу гэдэг юм бүр тийм туулах шиг биш тий. Ер нь л бол ямар ч байсан гаргана. За баясгалан эс гэдэг сонсогчийн өчлөлтөд дүүхэн. Надад сэргэлэн дэнцэн нэг зээ охин байна. Дэлгүүрт олсон нэгэн тохиолдол гинэ. Нэг өөргөн тий. За хотгоны дэлгүүрийнхэн бүр андхаа байсан гинэ. Одоо өөрийнх нь амьдардаг. Хаалгаар нь ороод сайхан ааштай хөөрхөн анаа сайн уу гэж эхлэн. Ямар хөөргий. Худалдаг солигдохыг бүр андахгүй. Сайн уу? Та шинэ ирсэн юм уу? Намайг Бацуул гэдэг шүү заа гээл танил болчих жишээ нэ. Охин болооч тэрүү тэд нарийн үсээ засуулах будуусан байхыг ч андахгүй. Та үсээ тгээ юу ингээ юу сайхан харагдаж байна гээл. Ер нь анзаараад байхад хүнд муухай байна гэж үг бараг хэлдэггүй юм байна шүү. За нэг өрөө цэцэрлэгээ тараад бид хоёр дэлгүүртээ орлоо доо. Тэр өдөр ном уншуулад орой архиар сэржим өргөх болоод 200 грамын хараа архи авлаа. Тэгсэн хайр маань авч өглөө шүү. Би гүнжийн сайндаа л уул нь 90 сайндаа гэдэг үстэй гинэ. Дэлгүүр орсон. Надад ганц зайрмгүй авчгаад өөртөө талах өндөг арх гэ зөндөө юм аваад. Ана манай өвөө дандаа арх уудаг штэ. Хэд улаадлаа авлаа шүү. Худалж би хизээ уусан юм гэсэн. Та ийм жижигхийг уудгүй лаг томыг уудаг те гэж бүр сэвчлээ. Тэндээс хүмүүс илгээр орон явах шахсан. 2 охин лав дороо твгцээд бинээ цохиод инээгээд лангууны араар сүхрөөд суун тусаад алга болсон. Лав шээсэн гойцсон баг. Бусд нь хошин шогийн догдод үзэж байгаа юм шиг л чангаар инээж байсан. Инээмсгэлсэн мушилдсан хүн нэг ч байгаагүй. Дэлгүүртээсэн 10 хүн 5 минутын илгэний юм өгөөд гарсан да хоёр. Дараа багада хамгийн их уйлж уншдаг байсан номыг охиндоо зааж өгч байгаа түүхээ өвчнэ гинэ. Цагаан толгойг хэлээд байгаа шиг байт. Би бас хүүдээ тэгж загнуулсан. Өнөөдөр би дайрах угаараа гэж. Ажилгүй дампуурж явахдаа нэг ороо бахгүй бүр умаахан болж орж ирээд тэгээд 0-доо унтаад тэгээд өглөө би хүүхдээ хүргэж өгөөсөн ихнэр хүргэж өгөөд ороо яг ингээл амар олуулаа гэж ховцыг өвсөжсэн чил. Та маргааш тагаад арх уучваач хэлвээ. Нэг л юм хэлсэн одоо. Уус нь үний чи яхав дугаалц. За дараа нь чиний. Мөнх учрал гэдэг залуу. Багада 10 жилийн сурагч байхдаа надад муу гэх үнийг зуршил байлаа. 8 цагт орох хичээлд явах гэж 7:50 гэж усаад 7:55 гэхэд гэрээсээ гараад 7:59 гэж хичээлдээ очдог хүнд талдаа хүүхэд байлаа. Унтахаас өмнө заавал хийдэг нэг зүйлтэй. Орны дэрэгдэх сандал дээрээ цагаан цамц хар өмдөө заавал тавьж унтдаг. Тэгэхгүй бол хоцорно. Нэг өглөө яагаад ч юм сэрүүлгээсээ төрүүлээ сэрчлээ. Их л таатай, их л тавлаг сайхан өглөө байна өө. Өн ширтэж хэсэг хөвтлээ. Тооноор нарны гэрэл үл мэдэг орж өнний хормоо шүргээд л миний сайхан өглөө урт үргэлжилсэнгүй. Миний өнөөх өмд цамцаа тавьж унтдаг сандал цаанаас юу нь үл мэдэгдэх нүүр царай мэдэгдэхгүй цав цагаан царайтай урт хар өстэй өвхөр явдан зохиож үзэгдэг. Би ч дотроо пал гээл явчлаа. Буцаад хөнжилдөө шургаад гарч чаддгүй. Яахаа мэдэхгүй хэсэг хөвтлээ. Цаг яваад байдаг, хичээлээсээ хоцрох гээд байдаг. Гэвч сандлын цаагуур байгаа үл мэдэгдэх зүйлтэй харц тулчих болов гэсэн бодол зүрх дийлсүүлж бүр хар хөлс чихрууллаа. Цаг 7:50-тай боллоо. Хүнжил дотроо утсаараа цаг хараад байгаамаа. Хичээлээс хоцрох сандлын цаана байгаа зүйл намайг хоёр талаас хэсэхгүй болтол бачууруулж эхлэв. Би дотроо за юу ч болсон дүүрч.
Шийдээд нүмерч байсан хүнчлээ хуулч идлээ. Баатрайтай үсрээд л орон дээрээ өрөлт аваад дэрээ байлдааны дэвсэг болгоо зогсол. Өнөөх үхэрийн хэмжээр нь миний өмд цагаан цамц байд юм да. Уурж өрөх шиг, инээж өрөх шиг. За сүүлд нь хэлэхэд хүн ер нь өөрийгөө л зовоод юм билээ. Гэжээ. Одоо энэ штэ те нэг юм ингээ бас удамшдаг юм байна. Би штэ те 10 жил тахта ийм хүүхдээс байхгүй. 9 сарын 1-нд л 9 сарын 1-ний өглөө л ингээл догдолж сэрдэг заяа. Хинээш додуулахгүй сэргээл тэгэл нөгөө нэг ус мүсээ гойлгох форм толчгоо өмсөл ингээл явна штэ тий. Тэгэл 9 сарын 2-оос нь басараа гэл. Тэгээ би за ингээд тэрэл ингээд цаг аргуудаа за одоо нэгэнд хоцорсон юм чинь ингээд эхний цаг одоо бол өнгөрсөн 2 дахь цагаас ор юм нэг ийм хүүхдээсэн баггүй юу? Чи одоо манай охин яг тийм за. Тэгээ би мэдээж ээж нь тийм байсан гэж хэлэхгүй штэ. Тэгээд ямар ч нэг ийм яана би хоцорлоо гэсэн нэг ийм юу аахгүй цочроо аахгүй заяа. Яг наач чиг за ингээд толны өмнө ингээд нүүр мөрөө ингээд за угаасаа эхний цагаас хоцорчлоо одоо дараагийн цаг дээрээс л очиж. Би бүр бурхан мэн. Тэгэнгүүт над руу заяа багш нь ярин за. Ингээд 3 дахьад яасан 5 дахьад яасан гэ тэ дандаа ингээд эхний цаг дасалсан хоцролт нь ийм боллоо. Би бүр багш за би хийлээ. Зүгээр зовлонгоо л ярихгүй дөө. Би тийм байсан юм аа гэхгүй. Тэгээ би хэлж чадахгүй боо өөрөө тийм байсан болохоор амар бурхан минь. Өөрт нь ч хэлж чадахгүй би. Айгу хэцүү. За хамтрaalгаа танилцуулаад өргөдөх байлаа. Улаанбаатар хотод 11 цаг 23 минут болсон нэвтрүүлгийн хамтран ярилцагчаар Амин Дэмэ Аял Уунгаас Витавити Монгол Луу хамтран ажиллаж байгаа. Энэ эдний нэг реклам телевизээр яваад л шүү дээ. Одоо ямар сургуулийн анзаараагүй ямар ч нэг сургуулийн ингээд нөгөө одоо цайны газарт нь гэх юм уу те хайчаад ийм бүр ийм том ийм машин шиг ийм тавьцаа одоо ундаа ингээд татаад уудаг штэ те. Тэгээ тэрнээс нь энэ Витавити Монгол уун гарч илээ. Тэгээд хүүхдүүд айгуу ийм сэтгэлдүүдээ хэлээл те гоё гэсэн. Гэтэ яалтчгүй тэр нөгөө надад бол тэр алимтай гадалтай луун алим гадалтай нь бол айгуу гоё санагдсан. Манай хоёулаа луу иддэг байхгүй. Луу идэхгүй. Тэгэхээр нь луунгийн шүүсэл бүр уухгүй. Тэгсэн энэ харин тэр нөгөө алим тоортойг нь луу гэж хэлээгүй. Тэгээ зүгээр л ийм улаан ундаа гэсэн чил өгөөд уулгацсан шүү дээ. Хоёулаа зөв зүгээр уучин лээ. Айгуугаа ямдтаа байц. Тийм л харин тий. Луу гэж хэлээгүй л дээ гэхдээ. За дөрвөн төрөл байгаа. 100% луунгийн шүүс ямар ч нэмэлтгүй те ангараа гэсэн. За тэгээд уудаг луун гэж байгаа. Энэ нэг тийм өтгөндүү гэхдээ шүүснээс арай өтгөн байх нь шүү дээ. За луун алим тоорных байгаа. За луун алим гадалтай гэсэн байгаа тийм ээ. Ийм дөрвөн төрөл байгаа шүү. За энэ эдний одоо тэр нөгөө луунгийн шүүс гэдэг байгаа тэр одоо бидний хоолндоо игээд байгаа луун ингээ шахчихдаг юм байна л да. Мэдээж. Тусдаа тэр Голландын Naval F1 гэдэг ийм шүүс их гардаг ийм зориултын луунг Монгол орны хөрсөнд юу тийм тарьд юм байна. Сэлэнг аймгийн Хушаат суманд. Тусгай сортын гэсэн үг шүү дээ. Тэрнээс бид нар ч одоо ингээл хоолндоо идэх луунгаал авчаа шахаад байвал тийм шүүс гардаг ч үү гэж тэндээс чи. За бас тэгтээ жоохон гарна. Олигтой гардаггүй гэж нөө. За тэгээд яг тусгай сортын луунгаас гаргаж авсан яг оригинал бүтээгдэхүүн байна шүү дээ тийм Монгол орны газар өрсөнд оргуулсан юм гоё бүтээгдэхүүн байгаа. Тэгээд бид нар чинь одоо луун идэж чаддаг хүмүүс бол түүхийгээр нь ч идэхэд уулна их амин дамаа авна шүү дээ тийм. Тэгээд тэр болгон би яг үнийг хэлэхэд өстэй тий. Одоо ингээд махтаа ингээд чана штэ. Луу манжин төмөс чана штэ тий. Тэгэхээр яг л үнэндээ төмөс манжин л идгээс луунгаас нэг идэггүй байхгүй юу. Түүхийгээр л ер нь иддэг. Тэгэхээр энэ шүүсийн бол айгуу гоё уугаад байгаа штэ. Ер нь жоохон ер нь хүүхдүүд луу ундраг байдаг та. Яагаад гэх юм бэ? Тэгэхээр одоо мэдээж нөгөө нэг одоо хүүхдийнхээ амин димэг тий яг хүнсний бүтээгдэхүүнээс авч өгөйгөл эндний энэ луунгийн шүүсийн зүгээр луун гэж битээ хэл зүгээр л тий. Тэгээ ийм гоё улаан ундаа ингээл яг үнэ. За гар утаснасаа залгахдаа та мэдээж урталтаа 11 хийн 34 гэдэг дугаарлаа холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваараа өөрөөр хэлэх юм бол гар утаснасаа 11 34 гэж залгах гэнэ тийм ээ. Монгол луун гэж грилээр бичээд Facebook пэйж рүү орох боломжтой байгаа. Бүх худалдааны цэгүүд болон сүлжээ дэлгэрүүдээр за мөн Vitavit компани төв байранд байрлах нэрийн дэлгүүрт бөөний үнээр худалдаалагдаж байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ярилцагчаар Амин Дэмэ Аяглуу унгаас гэсэн урайтаагаар Vitavit Монгол луун жуус хамтран ажиллаж байна. Баярлалаа. За Vitavit баярлалаа. За дараагийнх нь Цэвэн Аравдан гом гэдэг залуу. За 3 сарын 8-нд нэг хоолны газар орсон гинэ. Тэнд ажиллаж байсан үйлчлэгээний ажилчид бүгд эмэгтэй хүмүүс зогсож байсан менежерээс нь бусдна гинэ. Их хүлсэн байсан. Ороод бүгдд нь баярын минь төргий гэж чанхан шиг хэлээд л орлоо.
Хоол захиалж гад сууж идэл зөөгч явах ирээд та өөр газар ороод сууж болох уу? Манай ширээ дүүрчлээ гинэ. Би ганцаараа том ширээн дээр сууж байгаад цааргалахгүйгээр баярын өдөр юм чинь зөвшөөрье гэж бодоод өө тийм үү за тэгээ хаана орох вэ гэсэн манай менежерийн өрөөнд гэлээ. Тэгээд нэгэн рестораны менежерийн өрөөнд хоол хийх процесс болон ресторан болж буй бүгдийг камераар ажин хоол ицсэн байдیں۔ Гал тогоон цэвэрхэн бүх зүйл нүдэндэл бас авсан шүлэн аяйгүй амттай. Тэнд ажиллаж байсан хүн бүрт хүрэх гээд хичээж байсан хүмүүс амжилт хүсье. Бас мадгүй би эмэгтэй хүн байсан бол тэр өдөр уйлж мэдвэсэн гинэ. За. Сонирхолтой л юм. Гэтэ энэ Менежерийн өрөөнд хоол өгөөд идүүлчих юм уу? Тэ энэ манай цэгийн юу өгсөн бэ? Уулын нөгөө нэг зурагтай л юм шиг байна. Наа чин зураг гарч ийн үү? Өө энэ гараад харуулж шít. За, аль харъя. Урдталтаа. Солонгос хоолны газар юм шиг байна. Тэснэ нэрээ манчана тавьсан. Сайхан сууж шít. За тэгээд камераар нөгөө юуг хараа сууж тийм ээ. Тийм ээ. Процессыг хараад сонирхолтой юм байна. Одоо ресторанд ороод ихэвчлээ. Танай менежер ч өрөөнд ороод очиж байх. Үгүй энэ залуугийн хамгийн гол нь бүгдэнд нь нэмэгтэйчүүдийн баярын минь төргий гэж орж ирснээрээ ингэж За тийм ээ тийм. Манайх дүүрсэн байл гэсэн шүү дээ. За дараагийнх нь. За. Бат од гэдэг залуу. За. Манай хүү хоёртой байхдаа аавыгаа аваа гэж дууддаг. Харин ээжигээ багшаа гэж дууддаг байлаа. Гадуур гуруулаа явахар жаах эвгүй. Аав нь багштай тэмрэлдэж үнсэлцээд. Нэг удаа яг иймэрхүү юм болтол урдаас харч уснаг настайф тэрэгч одооны хүүхдүүд ийм улаан цаймтай гарсан. Аав нь багштай үнсэлцснээ бүр хүүхдээ хажуудаа дагуулж явж интэр гэдэл ичдэм байх ч нүлээ гэж байна. Ээжигээ багшаа юу? За дараагийнх нь Батол Бадмана гэдэг бүсгүй өгчлөөд өгөн. Сайн байна уу? За би нэг удаа аавта таксинд явж байлаа. За 21-ээс нэг халамж авах хүчээр аваад явж байлаа. Аавтайгаа халтур хийгээд байгаа юм байна тийм үү? Тийм байна. За хороолол орох байсан баха. Тэгсэн ах их чөөр ярьж өгч байна. Одооны охтууд мөнгө харж хөвшүүнтэй суудаг болцсон энэ блалаалаа хуцж өгч байна. Би сонсоод инээ төрөөл яваад байсан. Аханаас жаахан төхөж ирснээ аав руу. Мэдүү залуухан их нэртэй жаргадсан байх гэж авч ийн. Би бүр шок. Аав руу нэг амар том харсан аав инээгээ тэр ах руу манай охин штэ гэсэн нөгөө халамцсан авахгүй. Тоож байгаа ч болоо. Энэ охин бол миний охин шиг л харагдаж байна. Бараг аавыг миний охин шиг хүнтэй суулаа гэдэг байгаа мó хаашийн. Миний уур чүрэг шиг инээ чүрэг шиг гинт гидүү үдлээд жоохон чанга хоолоогоор тэр үед имээ залгаж таарсан. Аав имээ залгаж байна та ярих уу гээл аваа тайлаа. Аав миний охин ярьчихаа гэснээр тэр ахын бла яриа өндөрлөж зорьсон газартаа өрөөд буухта. За ах чөөрийгөө өстөө уучлаараа согтуу хүмүүс юу эсийг ярих втэ гэж хэлээ. Тэрнээс хойш аавта нэг ч удаа таксинд явна гэж солиороогүй гинэ. За баги нака гэдэг залуу. Энэ өдрийн мэндэ 80-ад оны хүүхэд маань 90-ад оны үед бага ангид байсан үеэлүүд би там тамдирдаг байлаа. Зургуулаа хоорондоо дэрсгөө өссөн. Гэхдээ нэг насны зүрүү гэдэг бол жаахан байсан болохоор асар том л доо. Би хамгийн том ахна. Сургуулийн амралт эхлэхээр л мөнхийн гадаа тоглоно. Тэр үе бол үнэхэрийн дээдийн жаргал үргэлжил бага байх юм шиг л боддог байж. Орой гэртээ орж ирээд хоолоо ичээ жижиг өрөөндөө хоорондоо ярихгүй юм гэж байхгүй. Кино, босон явдал, аимшиг юм эсвэл өдрөө яаж тоглосон тухайгаа гэд амралдаад л ярина. Нэг өдөр доторх чөтгөр маань дүүнараа дэглэл гэсэн юм шиг байгаа. Дуудаад л 3 тоолохын дотор алга болохгүй бол шийтгэн гэдэл 1 2 3 мэдээж алга болохгүй тодорхой шүү дээ. Хөөхөн шоглон шүү дээ. Тэгээд янз бүрийн болгож чад байж байсан чинь нэг үеэлийнх нь аав нөгөө өрөөнөөс намайг дуудаж байна. Бид нар жаах айдаг байсан. Би яасан ахаа гэд очсон чи. Яасан их дүүнараа дээрлэгдэх юм чи. 3 тоолоход өөрөө алга болохгүй бол дими шүү гэж авд юм да. Тэгээд алга бол чадаагүй шүү дээ. Одоо дүүнэр минь бүгд маш мундаг явж байгаа. Сарын өмнөөс танай нэвтрүүлгийг сонсож эхэлсэн. Их таалагдж байгаа. Хүн бүр нь өөрийн гэсэн сонсогч фэнүүтэй юм байна л амжилт хүсье. Хаяа гой түүхээ хуваалцнаа. Гинэ. За баярлалаа. Батбаяр даваа гэдэг залуугийн өчлөөд өгөн. Тимээгээр боодог хийсэн гэж ярьдаг өвгний тухай сонсоод нэг юм санаанд ороо. Манай нутгийн бас ингэж ярьдаг өвгөн байсан гинэ. За. Түүний олон ярианаас санаж байгаасаа бичээ. Хотоос нутаг буцах гээд онгоцноосоо хоцорчиж гинэ. За дүүрч замдаа буучий гээл Баруун аймгийн онгоцон суучиж байна. Аяагаа. Чи дураараа тий. Цонхоор харж агаад одоо буучаа гэж гэрийнхээ дээрээс өсөрчиж гин. Хормоогоороо залсаар байгаад хашаатаа өсөн дээрээ буусан гэсэн. Өглөөнөөс орой болтод ойгоо л тогтож байсан гэсэн. Йоо. Бас уулан дээр хонь хариулж явахт нь дээгүүр нь онгоц гарахаар нь доороос нь уургаараа түнссэн чинь түн гэж дуурсан гэсэн.
Бас нэгдэлтэй 100 таруу гаалж өгнө гэд гэрээгээд залхуур шивцээр хоног хугацаа туулж гин. Нэг өдөр гараад явж байсан чинь гэрийн тоон нь чинээ том нөхөж гин. Сахиад өвдөж байсан чинь амар том морин таруу гарч ирж. Тэрийг алаад арсыг нь өвчөөд дэлгсэн чинь амар том байна гинэ. Нэг энгийн тарууны арсаар эсхүр хийгээд хайчилж аваад байжсэн чинь 99 ширхэг болчих. Эсхүрийнхээ арстай 100 арс болсон гэсэн. Бас гахаа утгалаад 8% тоссон чинь дүүрэн тос гарсан ч гэх шиг. Иймэрхүү ярианууд нь санаанд үлдэж те баярлаа гинэ. Йоо. Танаа нутгийн 70 удалч юм байна. Ийм хүмүүс зүгээр л хүмүүсийг явуулдаг аахгүй. Албаар явуулж ирдэг. За. Нэр нууцлаад өгөөрэй гинэ. За. Би нэг жолоочтой байлаа. Тэр маань өглөө эрт ирээд надаас түлхүүр аваад машиныг минь эхлээд халаад юм аа. CEO нэх хөгжөөгүй үйдэлтэй зам дээр их түгжирнэ. Нойлын асуудал ер нь хүндгэн л байлаа. Тийм болохоор юмыг аж мэдхүү гэж бодоод ус ундаа ухтаа том амсартай үзүмний шүүс авдаг байлаа. Гэтэл нэг ороо түгжирэн давж итэл бүр яг болохоо байж байна шүү. Үзүмний шүүс маань яг талдаа байна. 2 3 том балгаад 3-1 нь үлдчихлээ. Цаашаа явдгаа. 2 хажуу тийшээ хартал яг боломжтой үе байна. Урдаг машинууд хөдлөх яг хөдлөх шинжгүй. За одоо л амжуулъя гэж аваад хайчлаа шүү. Ёстой диважин гэж байдаг бол энийг л хилэндээгээл сайхан боллоо. Савмаач сайхан дүүрээд яг л шинэ үзүмний шүүс. Маргааш өглөө жолооч дүү маань ирээд түлхүүр аваад л гарлаа. Хэсэг байж байгаад би араас нь гараа суу. Ахаа энэ үзүмний шүүс үстэй л гэж байна. Хүүрээ өчигдөр орооны шүүс хаяхаа мартчих. Би юу ч болоогүй юм шиг сарайлж ах нь өчигдөр авсан юм а задлаад ганц хоёр л балгасан баг гэсэн чинь дүү дахиж задлж балгаснаа энийг сонин муутсан юм шиг авдагтаа нөх. Яана. Гэдгийг тэнэг хүүрийг дахиад болгоно гэж хэн мэдхүүвтэй. Өө наранд үзүмний шүүс исээд муудчтай юм штэ минийхүү миний дүү хай гэж хаюулж лээ. Тэгэхгүй бол дахиад болгож мэдгэл толгой. Одоо CEO энэ тэндгүү сайхан болжээ. Одоо тэр том амсартай үзүмний шүүс харахаар л инээтрөөд өгдөө. Та нарт гэж хэлэхэд хүний задлсан ундааг битгий өлөнтөж ууж бай. Бааранд тамиг татдаг байх үед би гэж тэрний толгой хатуу юмныхаа араас үнсээ хийцэн лаацтай кол ууж л явлаа. За балдан дамчуука гэдэг залуу үйлчлэлтэд өгөхөд Тэнгисийн хэрэг дээрх 247 сингл залуусын болгоны нэвтрүүлэг үзчихэд унтлаа. Зүүдэлж байна. Тэр нэвтрүүлэгт оролцож яах юм? 5 6 үзэсгэлэнтэй огттой амт ганц би эрэхтэй. Өрсөлдөгч хөө. Цээж нүцгэн бовин шорттой гидсний ганц толгойд булчингаасаа санаа зовоод доошоо гидс рүүгээ харсан чинь ганц толгойд булчин маань орс руугүй алгуулчихч оронд нь ярзаасан 6 толгойд булчин яраагаад л харагдчихэв. 20-од насныхаа үеийн биетэй байна. Зориг ороод л хац дээгэр болоод ирлээ. Октод өөрсдөө танилцуулж байна. Намайг хүслэн гэдэг эстер гэж дууддаг. Намайг инхчин гэдэг кико гэж дууддаг. Намайг тимүүлэн гэдэг моко гэж дууддаг. Намайг ихэр сувд гэдэг перли гэж дууддаг. Намайг намун гэдэг намуухан гэж дууддаг. Намайг бүжил хам гэдэг аюун гэж дууддаг. Араас нь би өөрийгөө танилцуулах ээлж ирсэн чинь намайг чука гэдэг чингачук гэж дууддаг. Тгээс сэрчихлээ. Сэрээ бодлоо. Тэгсэн чи бүр бага ангид хахад нусан багын нэг найз маань намайг тэгж дууддаг гэснийг саналаа. Тэр үед гарч байсан индианчуудын тухай киноны нэг дайчин эрийн дүрийн нэр байсан санагдаж байна шүү. Зүүдэндээ тэр нэрийг олж өөртөө оноодог сони юмаа гэж гайхаж бодлоо. Ямар шар сэмжилсэн зүүд вэ гэж бас бодлоо. 20-од насндаа оччихсан байсан юм чинь шар сэмжилсэн зүүд бишээ гэж өөрийгөө зөвтгөж бас бодлоо. Тэгээ эргээд унтлаа өргөжлүүлээ зүүдэлсэнгээ гэж тэнэг хараагч өргөжлүүл зүүдлэх нь л дээ. Тэр зүүд хуурай зүүдлээ байхгүй бах. Шар сэмжилсэн зүүдээ гэж гинэ. Коёр. Юу сайн тогтоод ин те. Харин тий. Юу яа гэм бэлээ шүү. Өөрөөр зүүдэлсэн зүүдээ сандаг гэдэг юм байл шүү дээ. Тэгдэж шүү дээ ер нь. Тэгдэм байлээ. Нэгдүгээрт өөрөөр зүүдлээ дараа нь тэр зүүдээ ингээд маш тодорхой санаж байвал биелэх магадлал өндөр. Өө тийм үү? Тий. Надад бол тэгдэг. Би өөртөө яг штэ. Тийм үү? Ихтэл биелнэ. Зүгээр ингээд бүдэг адаг бол нэг бихгүй. Яг ингээд өөрөөр зүүдлээл тэгээд тэрийг маргааш нь санаж байвал ер нь биелдэ шүү. Мөгийн крашууд өөрийн зүүдэнд нь ороорой. За, сайн байна уу? Нэр нууцлж өгөөрэй гэж. За, энийг уншчих. Тий. За тий. Жаа хурд. За, би цэцэрлэгийн багш юм аа. Энэ намар 8 сард ажил цуглах гээд ажилчид шинжилгээ өгөх гээд эмнэлэг явахар болвоо. Гайтай тэр үеэр машины номерыг хязгаарлалтай. Тэгс сондгоо ээлжээр явуулж байсан үе. Миний машины дугаар явдаггүй. Өдөр нь таарч хамт олонтойгоо эмнэлэг дээр шинжилгээг өгчөөд буу халаад 10 хэдүүлээ алхаж өглөө. Багшийн дээд хүртэл алхаад л машинтай л явдаг надад их л зугаатай байв.
Тэгж байтал автобус ирж байна. Гүүгээрэй л гэлээ нэг маань. Хүү надад мөнгө байхгүй, карт ч байхгүй гэтэл зүгээрээ би дайл гэж чинь. Манай нэг багш. Би 60-аас нь сандраад гүүгээд орлоо автобус руу. Нөгөө багш маань наана 2 гэд хэлчих гэж байна. Би хаашаа вэ гэж лавж асуулаа. Наана хэлээ гэдэг дөрвөлжин хар карт уншуулдаг төхөөрөмж рүү цаалаа. Хартал нэг дөрвөлжин хар юм байж байна. Доошо тонгоогоод нөгөө дөрвөлжин харын бүр амаа ортуулаад л 2 гараар амаа хааж байгаад нэг чангаар 2 гэж хэллээ. Тэгсэн дээр автобусны жолоочоос эхлээд ажлынхан маань хүртэл саваад унчлаа. Би ч хэрэг бичлээгээд бошуухан суудал суухын төгс боллоо. Ядж явах тэр суудлууд нь өөдөөдөөсөө харчих юм аа. Урдаас харцуулсан эмээ өвөө залуу хүүхэн дээрэс нь манай ажлын тэр чигээр хахад цаатал инээгээд л байна. Би сантарсан хിവэр хөлс гоожоод л манай нэг багш чи жолоочд хэлэх ёстой байсан юм аа. Ядж явахад юм ч итэвхтэй юм. Бүхийч ирээд ам хамраа наах шахаа ойролт юм гэдэл салвидаг өгч байна. Би ч дээшээ харж чаддаг хөлсөө харчаад л нүрээ улалзуулаа суулаа. Бошуухан дээр хөгийн автобусноос буухын түүс манайхан инээдээ барьж чадахгүй хөхөрлцсөн улс ажил дээр ирээд таарсан болгондоо ярьж тэр өдөр баахан хүн хажуугаар явах болгондоо л 2 гэж ирээд л инээл. Тэр өдрөөс хойш одоо болтол автобусаар яваагүй. Жич тэгээд яг хаанан дардсан юм гэж хамт яваагүй нэг бас нэг хүн маань асуусан. Надтай адил мэдэхгүй юм байлээ гэжээ. Нөгөө нэг ямар кинон дэр илээ нөгөө нэг малчин баг лам гэдэг. Ламхаа гэж үгээд хараад байсан. Алтан шагаа юу? Тийм. За одоо өнөөдөр хатад 11 цаг 37 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Шунхлаа авц сервис Шуурхай бас найдвартай хамтран ажиллаж байна. За ер нь бол хавар цаг болж байна. За одоо ингээд нөгөө хүмүүс ч машинууд чинь өвлийн тусаа сойлуулад хаврын асгаад хаврын дулааны тусаа сойлуулна. Тэгэхээр эднийх Philips 66 Майкин гэдэг брендийн тоснууд 4-5 литртэй. За маслын шүүр, нэмэлт бүтээгдэхүүнүүд нь ороод ерөөсөө бүх юм нь ороод гэсэн юм байна. Ердөө л 79 мянгаас 125 мянган хооронд солж байгаа юм. Солж байгаа байна. Тий. Тэгээ та 5 төрлийн багцаас яг өөрийнхөө машин тохируулаад сонголтоо хийгээрэй. Мэдээж тос солих үйлчилгээ нь бол үнэгүй. Тий, ийм байна. За Шунхлаа авц сервисүүдийн хаана байдаг вэ гэхээр Гитэмсийн урд Шунхлаа шатхан түгээх станц гэж байгаа. Тэнд байдаг. За Тээврийн цагдаагийн албаны урд талд байна. За Яармагт 2 газар байгаа. Мөнх хадаг компани баруун талд байрлах Шунхлаа шатхан түгээх станц. За мөн Яармагт Хүүшин ам гэж байдаг юм байна. Тэнд бас байгаа. За Тасганы овоон дээр бас байгаа. Тий, Тасганы овоон Шунхлаа бас мэдх юм байна тий. Тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээллийн 77 70 шуучлаараа 70 7 30 3 91 97 5 84 гэдэг утсуудаар холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Ингээд Шуурхай бас найдвартай гэсүрэтагаар Шунхлаа авц сервис хамтран ажиллаж байна. Баярлалаа. Баярлалаа. 7000 3003 гэсэн үг юм биш үү? За. Тийм. За Батхуй гэх шарга гэдэг сонсогчийн өвчлөлтөд өг. Оюутан байхдаа ангийнхантайгаа караоке ороод дуулахаар болж ангийн охин 4 үлрэл 2 амраг дууг дуулах гэдэл дэлгэцэн дээр хөвөн зөөлөн цасан ширхэг гэдэг үг гарч ирсэн. 4 3 2 1 гэл нөгөө тайм тоолол ихсэн чинь хөвөн зөөлөн цасан ширхэг гэд биш эн чинь хүүхдийн дуу эхлүүлж илээ гинэ. Ямар дуу яадаг лээ? Хөвөн зөөлөн цасан ширхэг хөгжилдөө наргагүй бутран гэлтэн наад гэдэг дуу яадаг. За. Оргон оргоо цацхан цацаад уйлхан уйлаад хөх шахаж илээ гинэ. Йоо, энэ одоо хүмүүс яагаад дандаа караокед орохоор энэ 4 үлрэл 2 амраг гэдэг болт юм. Яа тий. Баягийн нэг дуулна. Йоо. Тэгэл мяарад ирэхээр сүүний үнрээд болоо тэгэл. Би сая нөгөө нэг гимтлээс гараад хувийн имлэг твцсэн шүү дээ тий. Тэгэхэд яг ингэ заяа манай имлэг энэ тэр нэг караоке баар мар байдаг байшин хоёрын завсраар нэг юм явган хүнлний л нэг юм явган хүл гарах зайтай заяа. Бараг ингээд манай цонхоор нар тусдгүй яг тэр байшин байж байгаа заяа. Бурхан минь зүгээр л орой болгонгууд манай имлэгийн цонхоор яг би өөрөө тэр караоке дотор тэгээ ингэдэм билээ шүү дээ мөгийн. Үгүй өөрөө тийм байх. Чи дагд болол. Буруу байна. Яг. Тингээ өнгөө алдаад байна шүү дээ. Йоо, энэ тог ингэж дуулахгүй гэж бүр өөрөө ирэхгүй тэгдэм байлээ. Тэгдэг гэсэн. Харин ингээд нөгөө нэг давхурт байгаа айлууд бас тэгдэг гэсэн. Гадаа нь хүмүүс дуулахаар унтах га тэрийн даагш дуулаад. Йоо, тэгээ сүултээ бүр өөр юм байлээ. Йоо. Тэгэл байж байгаа л өргөжлүүлэл ардаас нь түс гэл нөгөө нэг найтны эхэлнэ. Йоо, амар. За, нэг нь услаад өгөөрэй. Үдийн ачир зориул үг гинэ. За. Нэг 100 би хөдөө эмээ өвгөндөө очиж амархаар боллоо.
За тэгээд хөдөө чинь хотоос ирсэн охин сургаар үеийн банд нар цахилгаан холбоо шиг л маш түргэн мэдээлэлтэй шуурж өгнө. Би ч яхав өөрийн үеийн нэг үеэлтэйгээ хотын зэгзгэр охтууд дээгүр хараал, харчуул нүд унгаал, худлаа хараад байгааг нь мэдээд байгаач мэдээгүй юм шиг царайлал хэлхэлдэж аваад сумын төв рүү гунхаж өглөөдөө. Тэгсэн тэр хавийнхаа л овгрууд болтой. Үеэл бит хоёроос 2 3 ах залуус морьтой тойрол. За охтуу танилцъя л да. Яриа нийлвэл бас үерхэж болно штэ гинэ. Би ч дотроо ёо юм үзээгүй шаарнууд бай. Шүүр салтаж байх шүү гэж ёжлоод л. Тэгсэн аливаа уцсны дугаараа гэхээр нь тоглоод та нарт дугаараа өгчгөр бит хоёр дугааргүй яах ингээл альгүй нээлээ. Тэгсэн нөгөө хідэн банд аймаар мар инээж өснө. Дуртай л байгаа юм байна штэ. Тэгвэл шууд үерхий л да. За та хоёр хэл бид гурав алинтай нэв гэж асууж байна. Үеэл бид төрч тоглож исэн юм уу? Та хайд онц биш вэ гэд хэлчихээд цааш алхсан өнөө ичи харин. Ааха бид нэр тоглоно гинэ гэд нөгөө том мориороо илдэж давхаад. Юу нөгөө хайр маяр ганган хувцс. Яг штэ. Бүдэрч унаад хашаан дээгүүр өндөр хариалт хийгээд эргээ тарсан үеэл тэнд нус нулимсантай холилдсон амтан бүдэрч унаал нусаа татаал долимсаа арчаал намайг нэрээр минь дуудаал чи ингэнэ гэж яриаг үштэй гэдэл нөгөө хэд нь илгээ хүчтэл инээцгээж байгаа заваан гарууд муу найзаа хараад өрөвдөх шиг арай хийж гэртээ ирээд нэгнээ хартал үеэлийн нүүр мүр будаа юу гоё ганган шороодоо төмсчих л нулимс нусаараа шороогоо зуурц юм аашаа би чи их л үнтэй авсан шорттой юбка салтааг нь ханзартал хашаад авч харээж бууж хашаанд өлгөгдөж янз л болсон юм байна. Энэ явдлаас хойш үеэл бит хоёр морьтой залуу модгошоо хоёроос үхтлээ айдаг болсоо л гэж. Йоо. Хотын охтууд ирэх гоё. Би үл зүгээр өстө гэрээ мартаал өдржигөө сагтгал байлаа. За манай нөгөө нэг ууралсан эможи дардаг манай гаж донтой ороод ирчихжээ. Хавар болж байна одоо. Өвчин хөдөлсөн байна гэж. За нар сар гэдэг сонсогчийн өвчлөлтөд төхөн. Би гэдэг хүн 94 95 оны үед найз залуугаа дагаад хөдөө явлаа. Найз залуу маань шуудангийн тэрэг барьдаг. Тэр үед тэр шууданд 51 гэдэг бүхээгтэй олон урт модон санал тавьсан машин явдаг байлаа гинэ. За ингээд бүр юу яадаг хүн зөөлөг ТV машин шуудангийн машин бол бүр ингээд перцентээр ингээд хувцсан. Тэгээ ингээд бүхээгтэй тийм бүхээг тийм байдаг гэсэн. Би ч яг урд кабинет нь суугаал явсан юм. Явж байтал гинт бийцсмар болоод болдгүй. Угаасаа хотын охин чи хөдөөний хүмүүс шиг шууд буугаад бийцээс чадахгүй явсаар харанхуй боллоо. Тэгэхээр нь за одоо л нэг бийцсэй гэж бодоод найздаа хэлээд зогслоо. Тэгээд л өдрийн юм шиг нилээн хол яваад суулаа. Ядаж байхад мод байхгүй газрыг хэлэхүү. Нөгөөх чинь би цуг явах уу гэхээр ничээд яах юм бэ? Би ганцаараа явчихна гэж явлаа. Тэгээ нилээн хол очиод сайхан сууж байсан чинь нөгөө шуудангийн хүмүүс бас зогсоод бууж биеийнхээ жилээ гаргаад мөр хөлөө тэнийлгээд зарим нь бийцэж байна. Тэр дотор миний үеийн гэмээр 6-7 залуучууд явж ялаа. Тэдний 3 юм уу 4 ололтой залуучууд над руу нилээн дөхөөд ирлээ шүү. Би сандраад босогтол нэг нь хүү энэ юу вэ гэж байна. Нөгөөдөл найлайлал гэж байсан. Намайг харсан бол та шаагилдаад л ирлээ. Тэгсэн би босож чаддгүй эцэндээ суугаал байла. Гэтэл нэг нь чулуу юм биш үү гэдэг. Нөгөөх нь үгүй шуу байл гэж байна. Бүр нөгөөх нь бишээ модлээ штэ л гээд. Яг л намайг яриад байна. Хүн биш үү гэж ихний залуу хэлэхэд нөгөө хэд нь хүн байсан бол дугардын байгаа өстэй шуулах гэснэ. Намайг гэж үргэж үзэж байна. Би гүрээгээстэй тэгсэн нэг нь шуул чулуу шидэд үзье гэснээр над руу чулуу нүлгээд хэллээ. Бандсан би чинь өмдөөр татаж чадахгүй толгой нүрээ нуугаа тонгоогоо суучихсан. За онооч онгээ өнгөрсөн гээл гүрээлээ. Нөгөө дүүл үргэлжлүүлээл ярьж байна. Шуул нисэн чулуу байх гэтэл бас нэг залуу. Өмнө нь энд ийм чулуу байгаагүй штэ ч гэх шиг. Баахан чулуугаар нүдүсний дараа шуудангийн машин хүлэх болж нөгөө хэд овоо машиндаа сууцгаах гэтэл манай найз залуу маань чи хаач чухаа усмаас л үзчихэд хүрээд ирэх байх гээл хүлээгээд байхад алга болчихын гайхлааштай гэд хүрээд ирд юм да. Хүмүүс айцсан бүхээг нь ядаж байхад сонхтой. Тэрүүгээр нөгөө залуучууд намайг ирж явахыг харсан юм шиг байна. Дараа нь буухтаа бүр нэг нь шоосон арцаар хараад явж илээ. Ичиж өгш ахсан та гинэ. Хөтлөн айлахгүй тий. Харин тий. Яа гэл. Уу ядаж хоолон болгоо засна байгаа да тий. Зүгээр л гоё орилол босхгүй дээ гэсэн байна. Нөгөөдөл ч өвгөлцөх наах шүү дээ. Шээсээ таслаалгүй шүү дээ. Уцаал. За. Сайн байна уу? Нэр нууцлж өгөөрэй л гин. За. Танаа радиогийн байнгын сонсогч байна. Анх удаа өөрийн түүхээ бичиж байгаа. Би хамтайгаа 2006 онд Америкт ирээд 2008 онд 3 дахь охиноо төрүүлвэ. За тэгээд охин маань 2 сартай байхдаа шүнжээ халуураад би ихэд хүн чинь сандраад ядж байхад гард орох мэдэх им тан юу ч алга. Хажууд аав ээж ах ихч байхгүй сандраад уйлаад л яхаа мэдэхгүй найз руугаа залгаад асуусан чинь түргэн дуудаал гин. Хилсэн ёсоор нь имч явлаа. Имч яасныг нь асуухаар
I'm no speak English гэдэл англиар ярьж чадахгүй гэдгээ хэллээ. Тэгсэн I'm speaking Russian гэд орсоор ярьж чадна гэдэг байгаамаа. За тэгээд утасны орчуулагч аваад ярьлаа. Охин маань шүнжээ халуураад байна л гэлээ. Тэгсэн эмч зүгээрээ л гин. Хэрвээ дахиад халуураад байвал өрхийн эмчтэй очиороо л гэ тоосонгүй. Яадаг тэнийг эмч вэ? Миний хүүхд халуураад байх чинь тоохгүй юм гэж гомдоод нулимс урсаад л байла. Гэртээ хараад охиноо хэсэг харцсан лаа. Дээрдэх шинж алга. Нөхөрлүүгээ залглаа. Охин халуураад байна гэдэл уйллаа. Дур мэдээд им өгчөж болдгоо. Зүгээр суугаад бас байж чаддгүй. Уйлцаар өглөө болголоо. Өглөө нь ямар нэг арга хэмжээ авах ёстойг шийдээд ээжийн аршаанаа өгөө. Овоо халуунд бууж байснаа дахиад халуураад тэгэллээ. Би гэдэг хүн чинь дахиад нөхөрлүүгээ залглаа. Дахиад түргэн явъя гэж дахиад очлоо. Эм чин та хоёр өчигдөр ирсэн юм байна шүү дээ. Орчуулагч авах гин. Тэгэхээр нүгөө манай найз ирж байгаа гэж хэлдэг. Ашгүй найз манараад ирлээ. Би чин өнөөхөө хараад охиноо алдсан хүн шиг л орилж хашгираал бөө юм боллоо. Найз маань бүр гайхаад яана зүгээр үү гэж эмчтэй ярьж эхэллээ. Тэгэд ярилцаж байгаад охиноос маань цусны шинжилгээ авахар боллоо. Бийж дотроо хилтэй устай хүнтэй арай өөр харьцах юм а. Ухааны бодоо шинжилгээний хариугаа хүлээг сууж байтал эмч ирснэ. Уучлаараа дахиад шинжилгээ авах хэрэгтэй байна гэлээ. Дотор пал гээл явчлаа. За ямар тач нэг юм болж гэдэл. Нүд амаа бүртэл зүлээд хоолой зангир байж яасан гэж асуудал найз маань эмчийн хэлснийг орчуулж хэллээ. Эмч охины чинь цуснд давсны эмчээ их байна гинэ. Би дотроо за яг тэгин тэгээд л халуураад аж өчигдрийн эмч юу ч хийгээгүйгээд найздаа өчигдрийн эмчд гомдолтой байна ухааны юм яриад луйллаа. Ховлоод гомоо хаашаа. Тэгсэн эмч надаас та охиндоо янз бүрийн юм өгснө үү гэж асууж байна. Би найз руу хараад хөшөө өглөө өөрийнхөө өлөн өгсөн штэ гэдэл хэллээ. Найз нь миний хэлснийг тэр чигээр нь эмчид орчуулж өгтөл эмчийн нүд амар том болоод над руу бүр амар ордож ирээд уучлаараа та охиндоо юу өгсөн гинэ гэдэг дахиад асуухаар нь би яхавтаа өөдөөс нь харж байгаа л өлөн шээс гэдэл аваад хаялаа. Байхгүй нөгөө эмч нь гайхаад бөксөө дарж байна. Тэгэхээр би өөдөөс нөө гэснээ салтаагаа дарж үзүүллээ. Эмч бүр шок. Гадаадд яаж ойлгох юм бэ? Танаас болж охины чинь цуснд давс их гарсан байна гэдэл сүйд. Би нөхөрлүүгээ хараад энэ бас одоо ямар амар сүртэй бид нар чинь ээжийнхээ ариун аршааныг зөндөө лууж байсан биз дээ гэж асуулаа. Ингэж чинь суугуул газрынхаа эмчийг ухаан алдуулах шахсан юм аа. За тэгээд энэ гайгүй явбал ханыхаа зөндөө паяг бичнэ. Баярлаа та нарыгаа дандаа сонсдог шүү. Хаяа эх орноо санаад уйлнаа гэж. Тэгэд энэ сонсогч над руу бичсэн. Тэгээд ингэсэн байсан доор нь энд нөө юм хүүхдийн халуурахыг бараг тоодгүй юм байлаа. Одоо нөгөө одоо вакцины хэлгээд нөгөө халуурахын тэр чинь ингэ реакшн үзүүлээд дээ штэ. Эсэргүүцээд дээ штэ. Тэгээд ер нь тэгдэг юм бэлээ. Тэг тоодгүй юм бэлээ. 100 сони тий. Харин тий. За энэ үрээд 2024 оны 4-р сарын 3-ны 5 гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радиогийн 3-р студиэс үрчийтлээ мишээг сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байгаа нэвтрүүлгийн хамтран аялагчаар шуурхай бас найдвартай сураатаагаар шунхлаа авт сервис за мөн амин дэмээ аяглуунгаас Vitaфит Монгол уун жуус хамтран ажиллаа баярлаа. Баярлалаа мөгий. За баярлалаа. За өргөлөл ихэм сонсогчдаа цагбрын ихэнд явдаг радио мэдэг үлээ авт сонссны дараа за шахвтэрийн хөтлөг үргэдэг 400-ийн шугаа нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сасараа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Шунхлай авто сервис шуурхай бас найдвартай утас 70-ыг 7 30-ыг 3 9197-ыг 584 Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Vitaфит амин дэмээ аяглуунгаас Үдийн хачир нэвтрүүлэг Дэлхийн монголчуудын MJ радио 88.3